хүрээнд болон одоо байнгын хороо улсын хурлын чуулган дээр батлагдсан одоо тэр хүрээнд энэхүү хилцээрийг байгуулж чадсан гэдгийг хэлье. За сүүлийн үед энэ дэлхийн одоо зах зээл дээр болж байгаа Америкийн нэгдсэн улсын баримталж байгаа бодлого буюу Трамп тарифын нөлөөнөөс болж олон улсын худалдаан дээр нэлээд асуудал үүсэж байгаа. Үүний үр дүнд гангийн хэрэгцээ, нүүрсний үн унах гэсэн энэ асуудлууд үүсэж байгаа энэ цаг үед энэхүү хилцээрийн бас ач холбогдол илүү оршино гэж үзэж байгаа. Юу гэхээр өмнө нь бидний борлуулж ирсэн нүүрсэн дээр нэмэлт байдлаар шууд 5 сая тонн нүүрсийг энэ жил борлуулах ийм одоо гэрээ явагдана. Үүний дүнд бид нар 400 орчим сая Америк долларыг бол нүүрсний борлуулалтаас нэмж төвлөрүүлэх ийм боломж бүрдэж байгаа гэдэг хэлье. За мөн одоо 1955 оны хоёр улсын замын үед энэ одоо төмөр замын хил холболтоос хойш 70 жилийн хугацаанд хийгдэж байгаа хоёр дахь төмөр замын хил холболт байгаа. Тэгээд та бүхэн хилцээрийн үед харсан үүнийг дагуулад бид нар гашуун сухад ганц модоо холбосны дараагаар шивээ хөрөн сэхэ ханг мандал бичигт зүү хатавч мөн цаашлаад баруун зүүн одоо коридороор төмөр замыг холбох гэсэн асуудлууд бол маш хурдтай шатараагаар хэрэгжинэ гэдгийг бас та бүхэндээ хэлье. За ингээд тодруулах асуулт байвал хариулъя. За баярлалаа. Өнөөдөр улсын хурлын чуулган нэгдэж чуулганы нээлтийн анхны өдөр хил амлсан төмөр зам болон одоо энэ анхны одоо 14 мега төслийн анхны одоо том бүтээн байгуулалтыг одоо улсын хурлаар одоо улсын гэрээ сойрхон баталгаар сая улсын хурал ерөнхий сайд Монгол улсын тэргуун шадар сайд Монгол улсын шадар сайд мөн аж үйлдвэр эрдэс соёлын сайд болон одоо миний бие ингээ хамтдаа өргөн барьлаа. Тэгээ бидний бол одоо гол зорилго бол хил дамсан төмөр замыг богино хугацаанд барьж байгуулах. Энийг барьж байгуулахын тулд гэрээ сойрхон бодлогсны дараа тендерээ зарлана. За тендерийг бол одоо Монгол улсын хуулийн дагуу мөн одоо Дорж ханд шадар сайдын одоо худалдаа авалтын газар тендерийг шалгаруулах ёстой. Тэрний дараа одоо зам тээврийн яам гэрээгээ байгуулж энэ ажлыг одоо богино хугацаанд эхлүүлэх ийм үүрэгтэй байгаа гэдгийг төшөмжлье. Баярлалаа та бүхэнд. За бүгд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр нэг зүйлийг би бас тэмдэглэж хэлмээр байгаа. Тэрний үг гэхлээр дэлхийн ертөнцийн бол эдийн засгийн нөхцөл байдал маш их өөр тэгээ тодорхойгүй нөхцөл байдал бол байгаа. Дэлхийд даяараа ийм тарифын хязгаарлалтанд орсон. За тэгээд эдийн засаг хамгаалсан, хумсан. Тэгээ бүс нутаг өөр хоорондоо нэгдсэн, нэвтэрсэн. Тэгээ дэлхийн эдийн засагт бол сүүлийн 70 жил болоогүй юм сорилтууд бол яа харахгүй тулгарч байгаа. Энд хэн хохирдог юм бэ гэдэг тэгэхээр жижиг нээлттэй эдийн засгууд бол хохирдог. Тэгээ үүний бас нэг хэсэг нь бол Монгол улс юм аа. Бид бол экспорт хийдэг улс байгаа. Гэтэл экспортын бараа бүтээгдэхүүн түүний хэрэглээ бол дэлхийд даяараа энэ тарифын хязгаарлалттай холбоотойгоор бол хэмжээ нь бол асар хэмжээгээр бол буурж байгаа. Тэгээ энэ үзэгдэл бол богино хугацааны үзэгдэл биш байна. Маш олон дэлхийн эдийн засагчид, олон улсын санхүүгийн байгууллагууд, мөн одоо судалгааны байгууллагуудын дүгнэлт бол гарч байна. Энэ бол дунд болон урт хугацаанд явах юм байна. Цаашаа дэлхийн дэг журам бол өөрчлөгдөж байна гэдэг. Тэгээ энэ цаг хугацаанд ямар одоо арга хэмжээ, ямар байдлаар хийх ёстой юм бэ гэхээр бид бол экспортынхаа гарцыг нэмэгдүүлэх үнэхээр заашгүй шаардлага бол байгаа. Тэгээд институцийн хувьд хоорондоо нэгдэж нэвтрэх ийм зайлшгүй шаардлага байна. Европын бүх улсууд нэгдэж байна, нэвтэрч байна. Сая Арабын улсуудаар айшлаад ирэхэд Арабын улсууд түүхэндээ байгаагүйгээр нэвтэрч байна. Өөрсдийнхөө зах зээлийг хамгаалах бодлогоо явуулж байна. Дээрээс нь хамтарч одоо худалдаа наймаагаа яаж үргэлжлүүлэх вэ гэдэг дээр хамтарсан ийм бодлогыг бол бий болгож. Тэгэхээр Монгол улсын хувьд бид нар ямар байдлаар асуудалд хандах вэ гэхээр энэ биднээс үл хамаарсан байдлаар том гүрнүүдийн хоорондох юм худалдааны асуудал зөрчлүүд ингээд гарч ирсэнтэй холбоотойгоор бид нар өөрсдийнхөө экспортын гарцыг нэмэгдүүл, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, валютын урсгалыг бий болгох энэ чиглэлээр бол зайлшгүй одоо арга хэмжээ авах шаардлагатай. Тэгээ засгийн газар бол энэ дээр идэвхтэй ингээд ажиллаж байгаа. Тэгээ үүний хүрээнд бол өнөөдрийн энэ гэрээ хэлцлийг бол өнөөдөр хаврын чуулганы эхний өдөр бол өргөн барьж байгаа юм учиртай юм.
Үр дүнд нь юу болох вэ гэхээр бид нар экспортоо гарцыг нэмэгдүүлэн орлогоо бол доктортой барихыг бол хичээнэ. Тэгээд хил холболтуудаа бол яарвчлан эхлэхийг бол өнөөдрөөс ингээд одоо ажил хэрэг болгоод явах гэж байна. Тэгээд үр дүнд нь бол одоо хэдийгээр үн буурч байгаа ч гэлээ гэсэн бит хэмжээгээр экспорт өсөх. За тэгээд хил холболтууд өснөөсөө болоод Монголын нөгөө гарч байгаа бомбуудын урсгал нь сайжрах. Эргээд бид нэр төлбөрийн балансаа барих, макро эдийн засгийн доктортой байдлыг хангах гэсэн энэ бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх энэ суурь нь тавьж байгаа гэдгээр онцлог юм байна. Тэгээд тийм болохоор энэ өнөөдрийн энэ гэрээг бол бид нар маш яралтай байгуулах юм шаардлагатай байгаа. Тэгээ үр дүнд нь бол яг ийм нөхцөлд бид нар экспортынхоо зөвхөн одоо нүүрсний биш зэсийн за тэгээд алтны за бусад одоо урсгалыг нэмэх цаашаагаа бол яг энэ чиглэлийнхаа энэ геологи хайгуулгын ажилд хөрөнгө оруулалт хийх, судалгаагаа идэвхжүүлэх. Тэгээд одоо валютын орлого олж болох бүхэл урсгалыг одоо нээх энэ чиглэлийг бол засгийн газрын төвшөнд бол бид нэр авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тэгээд энэ хүрээндээ бол өнөөдрийн энэ одоо гэрээ бол маш одоо яралтай хийх шаардлагатай. Тэгээд Монгол улсын засгийн газрын хувьд, Монгол улсын эдийн засгийн хувьд бол бас юм түүх ашиглалттай ийм шийдвэр гарч байна гэж хэлмээр байна байл. Төмөр зам барих хэлцэл төрхийн тулд ажиллахад ямар гэрээ байгуулсан? Бид өмнө нь 200 сая долларын мөнгө тавьж олон жилийн хугацаанд авчихсан хашууд гарч байгаа. Энэ удаа яг нүүрсээр төлбөр төлөх юм уу? Аль эсвэл одоо нөгөө орлуулалт их эрхийг олгох талаар юу нэ? За төмөр замтай холбоотой асуудал дээр бол ер нь тавд мэдж байгаа. Хятадын тал 3-ыг хамтаарна гэрээ явуулна гэдэг одоо энэ үзлэр эмтлийг одоо тавьсан. За зам тээврийн яамны хувьд бол төмөр замын хил холболтын төмөр замын байгууламжийг барих энэ асуудлыг хийн. Тэгээ би түрүү хэлсэн. Гэрээс хоёрхан батлагдсны дараа манай худалдаа авалтын газар тендер зарлана. Хэдийгээр одоо анхны хийж ирсэн гэрээнд China Energy-гийн одоо охин компани одоо энэ хил холболтыг хийнэ гэж одоо 68 улсын хурлын 68 дугаар тогтоол заасан хэдий ч бид Монгол улсын хуулийн дагуу тендер зарлахаар одоо шийдвэрлсэн. За энэ тендерийг зарлагдсны дараа бүтээн байгуулалтыг аль болохоор одоо тендерийн хэмжээнд аль бага үнэтэй мөн одоо богино хугацаанд хил холболтыг хийх энэ одоо ажлыг эхлүүлнэ. За мөнгө төгрөгийн хувьд бол хил холболтын төмөр зам дээр бол Монгол улс одоо хил холболтын төмөр замын төлбөрийг шууд мөнгөөр хийн 5-7 компани. Тийм учраас энэ дээр бол ямар нэгэн нүүрсний бараас хөлцөө байхгүй гэдгийг шинж хэлье. Баярлалаа. За олборлтын хувьд бол одоо тусдаа гэрээ одоо манай ажилтнаар Соёлгийн яам гинэ.